Зохиолч Балсангийн лавгсүрэн Яргуйн нүдлэх цагаар мөр өвгөнийх өвлжөнөс нь үлээ. Сайхан хөх ямаад нь үүр зүрээр торгилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцсан орхин хөх гол нь бүргэлсэн урсдаг хөхүүлс нь тэнгэрийн үехэд тулан эхэмсэгхэн дуняарах хангагаан зорлоо. Нар дээр мандсан хойно мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алгуулсныг мэдж баггүй сандарсан хүн бол дамб даргын гэх их адаггүй хөглөрсөн айлын тарган шаравгаа. Залуу хүн гэхэд дандаа нөмгөө явж байх. Айлд нөмгөө орох муул гэдэг тэгээд өглөө босох дургүйг нь яаваа. Мөр өвгөн ингэж дургуйцсангүй байдаг ч гэсэн олон ялхнайтын хүүхэдтэй ядарсан бүсгүй амтан миний хоёр охиноос ялгаа юу байх вэ? Бүсгүй хүн ном эрдэм ажил төрөл муутай байна гэдэг гомонч тусгүй. Тэгээд энэ хань жишүү юм нь дамб байж таардаг юм чи юу вэ? Дарга хаврдсан цагийн даргадаа зайлвал. Багийн дарга гэдэл айл хэсэж аяг тагш мэргүүлэхээс өөр ямар ажлын хүнд байна? Өөрийн гисэн юм бол ганцхан ороолгоод авахсан та. Дарга нэр зүгээ самганаж явахын оронд хэдэн хүүхэд орон гэр эхнэр хүүхдийн үүдэн датдаг болоосоо гэж халаглан хайрлан бодох нь ч бий. Дамб даргын эхнэр тарган шаравгаа сурсан зангаараа тарганы хөрөнгө авах санаатай аминдаан лэрт босоод мөр өвгнөөс эмэн 2-3 залгсан хүүхдийн өлгөний бүсээр цулцгар харвинган ороосон болоод хойд хамар дээрийн айхлан гартал өвлжи бууцсан цэмбигээд өөрийнх нь саяхан боссон ор дэрнээс ч цэвэрхэн харагдаж байлаа. Гүмэн мөргөө хачин айл шүү. Нүүлээ нэтрээ гэж хэлж болно доо саахалт улс байж. Тэгэж хаврын хаварт тарганы хөрөнгө залгадаг ямар мэдэхгүй биш. Одоо ч мэд тарг бүрхээ өнгөрвөөд уул нь мал жилбтээ тарг байдхай лилбэг байхаар байнсан ч гэж бодмоглон гэртийн орвол дамб даргагүй хэртэй шар бүсэн хаан хэдэн хүүхдийн ор дэрийг хөглөрүүлж байлаа. Гүчи чи унтж босоод цайцууч уусан юмгүй хайчих нь вэ? Ганц удаач болоо хург шиг тавилцаад өгдөг болоосоо. Жаахан саага тавихгүй бол цаадуул чинь сүйдээд баг сүгээр чацгаалдаж байна. Цаашаа дууга болгоом. Хэдэн хург шиг яхагаан өөрөө мэд. Мөргөнхийг ачаалч өгөхгүй оройтхон. Алив гүчи тэр бүс олоод өгөөч ээ. Багийн хурлын зар тараах гэж бас нэг том ажил байна цаан чинь. Ийм нэг яриа хөрөө дамб даргын дөрнөж байхад мөргөн нүүдэл газрынхаа талд ороод хэдэн хөх ямаа нүүдэл хөсгөн дагаж биш дагуулan явлаа. Мөргөө ганц жаргаж явлаа. Сайхан амтдаа миний хэдэн хөх золигнууд та нарыг яргуйн цадахгүй юм бол мөр биш болог гэж бардам давлуун бодож явхад хөгшин нь анайл хоёр охинон эгээ дэрэгдэн байгаа адил өхөөрдөн инкрилж явлаа. Цуслан буунаа гэдэг охид минь ирлээл гэсэн үг дээ. Олон жил сурлаа яасан ч дуустгүй эрдэм нам юм. За тэгээд дууслаа гэхэд ус нутагтан ирэхгүй л гэлцэх юм. Энэ өвгөн л их юм мэдж байгаагаар миний хоёр охины мэрэгжил энэ суманд байтугай аймгийн төвдөрч байхгүй гэх шив. Мөдхөн октон сургууль наманд дүүргэхээр нь хот орноо гэд иш мохоргүй зүтгэх вэ дээ. Хэдэ санаагаар болдог бол нутаг орондон ирвэл аштай юу да? За тэгээд мөрийн хэдэг айлын явдал суудлын ажил төрлийг бийж өвгөнч биш. Энэ хитэн хөх юм аал мэддэг болоо шивдэ. Эд хаашаа зүглэн манайх тийшин. Хүн өтлөнө гэдэг хачи юм да. Малт хүртэл мэдүүлээд. Өнөөмөө дамбын тарганы хөрөнгө өгч амжилгүй үүр цүрээр хөдөлсөн эдний л аяга шиг дагаа тэр швд. Энэ хитэн цадаггүй хөх юм яргуйн цадах нь дамбын хитэн халдар хүүхэд тарг идэхээс илүү болтой. Мөргөө хөгшнөн ажиглангүй. Зайлуул хоёр охин ол бодож яваа та. Цуслан дам буугаад хэд хоноод хот явуулна байгаа. Охид ман 100 ирээ чүүгүй ч зав зай гэж байх биш. Ээж нь очивол гэр орон нүгэд очсноос ялгаа юу байх? Би яах вэ? Энэ хэдэн хөгцөлөг байхад хамгал ажил ундраад байх нь тэр. Гэж багтайхан бодоод хэдэн сөрөгөр саглан хөдөлгөн мишилцэх нь их л сэтгэл хангалуун байгаагийн. Яманда мэдүүлсэн чим шиг
Яргуй нүдлэх өрн цагийг дагуулсан чим шиг ийм нэгэн нүүдэл хангаган өгсөж явхад Дамбдарга хойд хамар дээрэн гараад өвгний эзгүй үйлжиг халширан харж тэмээл шилэн хүзүүгэн гимшингүй илж зогсоог тарган шаравгаан хотон дотроос нь доогтойхон харж ачаалц хайл чинь байгаа л бидтэй Дамбдаргагүй гэж доогтойхон бодонгон ёстой л нэг нүүж баймаар өдөрсөн ч те хизээ нэг мөргванх шиг хүүхдүүд томроод санаж бодох юмгүй сайхан айл болж налах юм бол доо гэд санаашран саг сүг хэмээн асгарах сүүний чимээгээр сэтгэлийн сүлэн толмон хөхтэй халтар ямааныхан халуун хондлойд нүрээ наалаа. Дамбдарга хэл ундууцсангүй эхнэрийнхэн хажуугаар өтөг бэрг болон өнгөрч өгдөөчгүй мордоод арилж өглөө. Яргуй нүдлэх цагийн өр орсон амгалан хөхөдрийн наран дэргэд юм шиг ээж. Дамбдаргын хэдэн бор хүүхэд хотон дотрон хур гიშхэн ноолон хөглөрнө. Энэ өдрөөс хойш бараг хагасар болжээ. Мөр өвгөн өдөр бүр сервисэн хөх зохионы хизээс Дамбдаргын цуслан өд дурандаж дэмээл толгой сэгсэрнэ. Санахын аргагүй холоос усны шууд хүртэл ирээд үүр саван засчаад байхад мал хойгоон боддгүй маа гэхэд нялхноо эдэн хүүхэдтэй бүсгүй амтныг бодж боломоор доо. Мод толгойных нь хөхөта тийм гэх шиг суунаглана. Хариугүй бороошхын цтай хөхүүрээр Дамбдаргын гадаа тэрэгний хөллөгөө буулгах чимээнээр тарган шар ихнэр нойрон харамлан сэрж ядаад химбэ Дамбу явчи цаашаа тэр чигээрээ яв битгий ирээрээ би эндээ хэдэн хүүхдийг хөхөтгөн дотрон шигдээ зусыг яадгийн хүн амтан намайг биш чамааг л муу хэлнэ биз гэж өглөөд чимээ хүлээтэл дуу гарсангүй. Харин өрхийн цэлийдл хуулаад гэрийн бүс шурд хин тайлах сонсогдоно. Үгүй эн чин айл хунар хисэж яваа солиорч хоогүй байлтай гэд мөн л урд хормойгон өшгөлөн нөмгөн гарвал мөр өвгөн хөмсгөн өргөн сүрдэм ширвээд туурган уя тайланган юуга хийгээ дэмээ зогсоод байгаа хүн бичээ орж тогоо шанага янзал хүүхдүүдэн ховцол гэм гэжээ. Ачаалаа дуусхалдад Дамбдарга сүнс сүлдгүү болсон амтэн айлын хотны захад чөдөрлөж орхисоор байгаад турж ицсэн хөгшин мөрөн даврын сажланган за байц үүцэн задлаад сайх өөхтэй авирах чанж байгаа байхаа өнөөх минь юу л мэдээж дээ гэж бодмоглон урд гүвэн дэрийн гартал яхараггүй гэр бараа начаалаад хөдлөх янзтай. Хөөе ердөө энэ муу ихнэр чинь бүр задрах нэ. Эзгүй хойгуур гэр бараагаан сандагаад шүүн нүүц суух мантай. Улс нийгмийн ажлын араас явсаар ядарч өгөх гэж байхад чинь монхог жамтан болдоо. Гисээр омог ихтэй давхиж ирээд мөр өвгөний харан хийн гарсан гүзээ шиг шилчин толгоогоон илэн мориносон буулаа. Мөр өвгөн өгдөөчгүй чөдрөөр ар нуруунд дундуур нь гөвшиж өгөөд түүчээ тэрэгний хайнагны чирхэг өөдөөсөн шидлээ. Дамбдарга ачаагаан хөтлөн мөр өвгөний аль хэдвэн тоосруулан тууж отсон малынхан араас очихгүй гээд яалта гэсэн шиг халширан алхаж явхад эхнэр нь эгээл зөгийг дөнгөнөхэд л яршиг тайгаар ар өрт нь өглөн бас нэг муу хардмар айдан Бакугийн бүр нэг сурцтай наргүй алхан дундан хөхүүлж явлаа. Түүчээ хайныг уй уй чөрхөн жанган аргис суухан тэнэж ярьжихэд өнгөрсөн юундан яравэ дамб минь гэх шиг замын хажуугаар үе зайгүй дэлгэрсэн хөх яргүй дөрөөний суранд элэгдэж төрийн нэргсэн муу банхар гутлын шоолон инээгч шиг аль бүхнээс жиирхэн халсаж явахтан төрүүлсэн төрхөн алдсан цагийн дарагч болдоо ядарсан чагванц чамаас арай дөнгөрсөн гих мөр өвгөний үг чихнээс нь салахгүй нүргэж нүүр нь халуу оргиход ичиж нэрлэгсэндэн ойрд бараа нь харагдаагүй эзэндэн эрхлэх аятан урд хойн норон бөөгнөнгүй хөгшин нохоогон яв гэмчи хэмээн сүр бараа далайлган хөөх дуунаар өглөж гомдолсоор нэгэн залхаж байсан эхнэр нь ч бас алхаа сааж сүүлчийн тэрэгэн дээр эвлэгхэн зассан хашилганд үүр нохондон эрхлэх
гөлгөнүүч шиг шомбойлдон байх хэдэн хүүхдэн бараадан алхлаа. Хаврын цэнхэр зэрэглээнд хочуулан үлдэх говийн бор уулсаас алхам алхмаар алсарч эхнүүдлийн сүүлчиг мушгин хөдөлсөн ийм нэгэн нүүдэл Дамбдаргын ухааны үдийг нээж хөдөлсөн болов уу? Бүсээн засаж бүслээд даруун дугаар хөг хөг хэмээн залхуутайхан алхах нүүдэл хөсөгт хүчин нэмээд тоон дарвалсан уяаг ягштал чангаллаа. Тэгээд эхнэрийн дуудан морион өгч ачаа хөсгөн хөтлүүлээд сүү нэрдсэн сөвгөрхөн хүүгэн гар тосон авч өвөртөөхөн өхөрдөн үнэрлэгт суур. Миний хөөхтүүд томоото сугаараа хашлаг даваад унаваа хэмээн овоо нэг эцэг хүн шиг зоримог чанга алхлаа.